За технологийн багш нарын цаг хугацаанд ихэнхийг авч үзье. За жишээлбэл мягмар огчтой. За энэ арилгагаа чинээр хийж үзье. За lesson технологи класс нь 6 гэж хэлдэг. Тэнгүүд тест boys гэдэг сонголт. Өөрөөр хэлбэл хүүгүүдэд ордог. За ингээд технологийн хичээл бол хөвчлэн нэг удаа орохдоо 2 цагаар ордог. Double гэсэн сонголт хийж өгсөн. За ингээд ихэнх тохиолдолд технологийн хичээл бол юунд ордог учраас кабинетэд ордог учраас home classroom гэсэн сонголтыг аваад order available classroom гэдэг дээрээс одоо технологийн 1 2 3 гэсэн 3 кабинет алинд нь орохыг зааж байна. За 1-р кабинет ордог. За өөрөлдвөл энэ дээр харагч технологийн мягмар огчийн технологийн хичээл 6-гийн хүүгүүдэд 1 удаа 2 цагаар 113 тодод орно гэсэн мэдээлэл харагдаж байна. За одоо нэг эмэгтэй огчийг авч үзье. За миний lesson гэдэг технологи класс дээр 6. За 7 хоногт 1 удаа 2 цагаар гэдэг double гэсэн сонголт. Home classroom авчид order available. За технологийн кабинет одоо 2-р кабинет орно орж үздэг. 114. Тэгээд окей дарчих юм бол технологийн хичээлийг энэ дээр нэг зүйл мартсан байна. Entire class биш pupils гэдэг сонголт хийж өгсөн. Өгүүд нь нөгөө мягмар огчтой кабинет орж өгч. За ингээд окей дарахаар технологийн хичээлээ ганцхан огч 6-гийн ангид огтод 1 удаа 2 цагаар 114 тодод орно гэсэн.